Өөртөө төгс биш мөртлөө байнга бүх юм шүмжиж байдаг хүн травматай хүн үү? Тэр энэ хорвоо тэр травмагүй хүн гэж байхгүй. Үүндээ эхийн хөвлөгөөс төрөх процесс хүртэл травма өсөх үе нөхцөл байдлаа гэж хэлдэг. Тэгэхээр травматай байна уу, үгүй байна гэдэг бол сонирн биш. Травматай байлаа гэж тэр хүн танаас дутууч гэсэн үг ш. Үндэ тэр травма бүхий хүн үйл явдлыг даван туулах явцдаа хүн маш сайхан энэ хорвоо дээр амьдралдаа хөлөө олох ур чадвараа хөгжүүлсэн байдаг. Бие даасан хариуцлагатай хүн болох процесс гэсэн эхэлсэн байдаг. Тэгэхээр травматай үгүй юу гэдэг бол сонирн биш байх нь харин хэрхэн бусдыг шүүмжилдэг байхаа болох вэ? Эсвэл хүний шүүмжилт хэрхэн өртдөг болохоо болох вэ? Тэгэхээр байнга та шүүмжлэлд өртөөд байгаа бол тэр хүний шүүмжийг өөрөөсөө төлгөх. Энэ хүний шүүмжвэл энэ хүний тусгал гэд өөрийнхөө суудал, өөртөө итгэлтэй байдал, өөрийнхөө суудал хөл дээрээ бат зогсоод амьсгалаа аваад удаанаар гаргаад урагшин түлхээд энэ бол энэ шүүмж бол энэ хүний тусгал. Болохоос биш миний тусгал биш. Тэгээ үнэхээр шүүмжлээд хэцүү байгаад бол очиод би ингэж шүүмжлүүлмээргүй байна. Та миний сайн сайхан талыг олж харж болох уу гэд хүсэлтэд тавих хэрэгтэй.